Богино өгүүлгийн мастер, их зохиолч Жагдлин Лавг. Анхны зурвас. Анхны хармин хөвөнтэй ногоон дээлтэй, 2 салаа гизэгтэй, торгон савхны төрөөд ялгүй нарийдсан шилэгтэй байжээ. Би завсарлага бүхнээр ангийн хавцаа эргэлдэж, дараагийн завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудагсан. Түүний ангийнхан дээр очиж байхын тулд мөн жолон хүүхдийн гэрийн даалгаврын тоог бодож өгсөн дөө. Орой ангидан суугаад давтлага хийхэд онгорхоо хаалгараа чамайг хараасай гэж нааш цааш мөн л олон гартагсан. Нэгэн шин ангидан би төвжиж суугаад анхны хайрын загтлаан бичиж билээ. Лааны гэрэл цаасны өнгө шарлан, миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн, анхны хайр минь өрөм шиг ариухан байжээ. Сурагчийн эмзэгхэн үзэг хайрын үгийг итгэлгүйхэн сийлэхтэй, гэмт хэрэг хийж байгаа юм шиг үлэм итгэхэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуурахад давхин чочиж, бичиж байгаа цагтлаа шүүрэн авч бадчихад хөлийн чимээ тасарсан хойно дахин өөр цаасан дээр бичиж байлаа. Тэнхүү шүнжин битсэн илгээлтэй өртөлчхөөд явж байхад тэрхэн зурвасны хэмжээгээр дөрвөлжин газар халуун шатаж, бибээр улсын нууц хадгалсан төмөр авдар шиг хариуцлага тогтсноо мөчвөр ухаарч байлаа. Түүний гардуулах эвтэй мөчийг хүлээж хэд хонсны эцэст сургуулийн давжин дээрээс би чам руу чиглэсэн. Трамплин дээрээс өсөрчих шиг 2 жих юм сонсхон болж аврах ганцхан найдар их дэлхийн цагаан цас шиг чимэн ойрхон лим шиг атлаа. Эрен өнгөрөх шиг хол байсан. Дотн байна гэж бодоод байсан чамайгаа хичнээн хөндөй байсныг тэгэхэд би гадарлаж өглөө. Чи зурсыг нь авчхаад 2 салаа гизгээ годогнуулж гүйх шахан болон тойрсон. Би сургуулийн өөдөнд ургаатай юм шиг яахаач мэдэхгүй зогсоор л байлаа. Маргааш нь 4-р цагийн завсарлагаанаар танай ангийн чимгээ ирж миний айлгүрийн номыг гуугаад эргүүлэн өгөхдөө их л учиртай инээж нэг юм хэлэх гэсэн боловч хонх нэгэн дуурч багш журналан барьсараа сүй тул анги руугаа иргэн гүйлтлээ. Хичээл ид дундаа явж байхад номоо дэлгэрвэл 4 нугалсан дэлбээ цаас нүднээ тосоо. Түүнээс минь хариу үржээ. Номоо сэмхэн хамхаад савнд нь хийвэл тийм хүндтэй юм хадгалж авахад хуучин муу цүнх минь их л гологдож байх шиг санагдлаа. Зүрхний цохилт төргсөн хацарвлааж хуучин муу цүнхнийхээ оосроо гараан гороож барьчихад хичээл дарахыг ирээдүй мэдхүүлээ. Хичээл хараад хамт явдаг хүүхдүүдээс албаар хоцорч ганцаар дөлөн явсараа замын баруун овоон дээр гарч суугаад уул зурвсыг задлан үзлээ. Дэлбэн цаасны голд 10 биегийн тэнэг дахиад өгвөл багшид хэлэндэ гэж нэм байн аргагүй бичээд нэрээж тавьсангүй. Би өндийн сууж зам руу харлаа. Нөгөө аймаг даяараа магтагдаад байгаа шин ирсэн эмч хүүхэн төмөр замын инженер залуутай хөхрөлтөн явна. Олигтой ч хүүхэн биш л байна. Харин миний муу хуучин цүнх тэгтлэн гологдоод байх эд биш байлаа. Нөгөө зурвасны захын цагааныг таслан хайсаар суутал зөвхөн 10 биегийн тэнэг гэдэг өгөл өлтөв. Би түүнийг зажилж залхичихлаа. Дотор сэтгэл хоёр адилхан горойч залгисан зүйл маань их л хатуу байлаа. Түүнийг зөөлрөх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завж даган аманд орсоор л